Тэгэхээр уургийн анаболик төсвөрлөлтийг давж уургийнхаа эсийг идэвхжүүлэхийн тулд дасгалаа хийсний дараа идэх уургаар баялаг ялангуяа лейцинаар баялаг ямар хүнс идвэл тохиромжтой вэ, яаж идэх хэрэгтэй вэ гэдгийг ярих хэрэгтэй байгаа. За тэгээд гол нэг утга учир нь болохоор ахиухан уураг идэх байгаа шүү дээ. Ахиухан уураг гэдэг ялангуяа өдөрт ер нь бол тооцоо нь болохоор өдөрт нас агсан хүмүүсийн идэх уургийн тооцоо нь биеийнхаа 1 кг-д 1.2-оос 1.5 г уураг ногдохоор тооцоолж идэх ёстой. Энэ тэгэхээр нэг 60 кг-тэй хүн байлаа гэхэд 72-оос 75 кг биш 72-оос 90 г 70 кг-тэй хүн байхад 84-өөс 105 г уураг бол идэх ёстой. Тэгээ энэ уургийг бол нэг мөсөн бас идэхгүй өдөрт нэг 3 хуваагаад ч юм уу тохируулаад идэнэ. Гэхдээ хамгийн гол нь нэг удаа идэх хэмжээ нь бол 30 г гэж түрүү ярьсан. 25-аас 30 г уураг идэх ёстой. 25-аас 30 г уураг цэвэр уураг агуулсан хүнс идсэн тохиолдолд энэ дотор агуулгадах лейцин бол нөгөө нэг уургийн төсвөрлөлтийн үед босго хүчийг нь давж тэр уурган доторх хаалга үүдийг нээж идэвхжүүлэх тэр лейцин гэдэг уург нь бол маш өндөр байдаг. Тэгээ тийм учраас заавал нэг удаад 30 г уураг идэх шаардлагатай байдаг. Тэгээд уург нь бол ер нь амтны гаралтай уураг, ургамлын гаралтай уураг гэж ялгаж байгаа. Амтны гаралтай уург нь бол илүү их уургийн амтны гаралтай уургийн бүтээгдэхүүнд бол агуулгадах уургийн агуулмж нь бол өндөр байдаг л да. 100 г мах, хонь үхрийн мах, дахианы мах гэх мэт маханд бол 25-аас 30 г 20-аас 25 г хүртэл уураг агуулгаддаг байгаа. За тэгээд энийг яаж хэрэглэх гэхээр 20-аас 25 г уураг 100 г дагуулгаддаг юм бол хоногт хүн махан бүтээгдэхүүн бол 400-аас 450 г бараг 60 хил орчимжтэй хүмүүс идэх шаардлагатай болж байгаа. Тэгээд энийг бол өдөрт 3-аас 4 удаа хувааж идэнэ. Гэхдээ заавал булчингийнхаа бас тэр босго хүчийг давахын тулд 30 г-аас ахиу уураг идэх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр бас нэлээд их идэх хэрэгтэй болохоор настай хүмүүсийн ходоодоос мах шингэхдээ тааруу байсан байдаг учраас хэрэг махан бүтээгдэхүүн хэрэглэж байгаа тохиолдолд махаа бас маш сайн болгоод юм эсвэл болгож идэх хэрэгтэй. Чанаж жигнэж өгөө бол маш сайн машиндаад бөөрийнхээ мах котлет бууз гэх мэтийг хийж идэх хэрэгтэй. За тэгээ нэг удаа идэх тэр 100 г 150 г түүхийн маханд болохоор 100 г болчин. 100 г мах чинь 25 г орчим, 20-с 25 г уураг гэхэд бол яг энэ нэг алганы хэмжээтэй алганд багтахаар хэмжээний. За энэ өндөг байлаа гэхэд за энэ өндөгнөөс арай том байна л да. Энэ яг алгыг дүүрэхээр хэмжээний уураг байхад бол тэр бол яг 100 г уураг гэсэн нэг хурууны хэмжээтэй зузаан мөртлөө энэ алгыг дүүрэх хэмжээний уураг байжээч нэг удаагийн 20 г 25 г уургыг 25 г 100 г мах идлээ гэхэд 25 г уураг идчихэж байгаа. Тэгээд дээр нь дахиад нэг юм өндөг идэхэд бол бас 30 г болчихно. Махан хоолны жишээ ярих юм бол нэг 5 ширхэг дунджаар нэг бууцанд 30 г мах орсон байдаг гэж бодох юм бол 5 ширхэг буудан 5-аас 6 ширхэг бууз нь бол энэ хэмжээний 30 г хэмжээний уургийг аавна гэсэн үг. Тэгэхээр махан нь бол ерөөсөө цуд бас уураг байхгүй өшөө бүтцүүд байдаг учраас ийм байж байгаа л да. Жишээ нь одоо энэ уураг бууз байна л да. Гэхдээ энэ одоохондоо болоогүй би жишээ болгоод ингээд 5 ширхэг бууз иймэрхүү хэмжээний энэс арай томхон шиг юм эсвэл 6 ширхэг ийм жижиг бууз байхад уургийнхаа нэг удаагийн хэмжээг авчна. Үгүй бол энэ 5 бууз идэд
2 өндөг идэх юм бол бас 1 удаагийн уургийн хэмжээ чинь болно. За тэгээд махнаас гадна өшөө бүтээгдэхүүнүүд бол бас уурга агуулгадж байгаа. Энэ өндөг бол бас маш сайн шингэц сайтай. Тэгээ бас ер нь литцийн агуулсан амархан шингэдэг бас идэхэд махны уургийг бол тэгээ энэ нэг ширхэг өндөг бол 7 грамм уурга агуулдаг. Тэгэхээр нэг удаадаа 2 өндөг идсэн байхад 14 грамм, дахиад нэг 3 бууз идсэн 4 бууз 1 бууз 5 грамм байна гэж тооцоолох юм бол нэг удаагийн уургийн хэмжээ болох нэ. За мөн тарганд бол 100 грамм тарганд ойролцоогоор 15 грамм уурга байдаг. Тарг болон эдгэнд. Тэгээ энэ таргийг ярьсан дээр бол бас Монголд байдаг яах вэ гэд хүмүүс уучраа олдгоо нэг асуудал байдаг. Тэр нь болохоор нөгөө нэг 9 тарг байдаг л да. 9 тарг 100 ялангуяа зуны улиралд их болдог л да. Хөдөөнөөс сайхан тарг явуулсан чинь их халуун болохоор эсэд гашуун болчлоо. Одоо яах вэ? Энийг асахгүй эсвэл идэх үү гэд хүмүүс маш их асуудаг. Facebook дээр ч гэсэн ийм их асуулт явдаг байхгүй юу? Тэгэхээр энэ шарсуу гашуун болсон тарг бол маш чухал, хүнд бүр маш хэрэгтэй бараг алт шиг тийм бүтээгдэхүүн байгаа. Ялангуяа настангуудад. Тэгээ бас настангууд чинь инсулины төсөржилтэйд энэ дараагийн сэдв бол байгаа. Энэ инсулинийг бас эс нь хүлээж авч задлж чадхаа болждаг учраас цуснд нь сахар ихсээд байдаг. Энийг бол арилгаж өгөх маш том имийн чанартай маш алт шиг шингэн алт гэж хэлэх юм бол ийм хүнс байгаа л да. Тэгэхээр энэ таргуудаа хизээч хайж асгаж болохгүй. Энэ таргийг бол болж өгвөл бас буцалгаж бас сэргэлж болно да. Буцлахгүйгээр шүүгээ таргийг аваад таргийнхаа өтгөн хэсгийг чихэртэй ч юм уу эсвэл жоохон амт ороод жимстэй холиод идчихэж болно. Тэгээд шар сүүн ялгараад үлдчихэж байгаа. Шар сүүн харахад ус юм шиг боловч энэ хамгийн гол нарийн нууц бүтцүүд нь байдгийн байна л да. Энд болохоор юу байдаг вэ гэхээр альбумин, глобулин гэдэг хүнд бол маш хэрэгтэй уургууд байгаа. Альбумин бол хүний элхэнд нийлэгддэг маш нарийн уурга гэдэг. Хүний цусны нөгөө дотоод аралтыг бүрдүүлэгч маш чухал амин чухал уурга байгаа. Глобулин буюу иммуноглобулинууд байдаг. Иммуноглобулин буюу глобулин гэдэг уурга нь бол хүний дархлаанд хэрэгтэй уургууд байгаа. За үүний зэрэгцээ төрөл бүрийн эрдэс бодисууд бол маш их өндөр найдвартай. Ялангуяа кали гэхэд 100 грамм энэ шар сүүнд болохоор 150 мг кали агуулж байгаа. Кали нь юу гэхээр зэрэг бидний зүрхэд бол маш сайн эрдэс бодис байгаа. Зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг, зүрхний хэм хандалтыг бас хамгаалдаг. Бид нэр эмнэлэг төвтэй кали эсмэс хэлгээ, кали холимог хэлгээ гэдэг байдаг. Энэ нь болохоор энэ шар сүүнд чинь тариа хэлгэлгүйгээр байж байгаа. Тэгээ энэ удаан эсэх явцтай болохоор юу болдог вэ гэхээр тарганд бол пребиотикууд байгаа. Пребиотикууд нь болохоор энэ дотор нь байсан юуг бол задлж байгаа. Бүх сүүний глюкоз буюу лактоз гэж сүүний нүүрс ус гэж байдаг. Лактоз, энэ лактозыг бол бүгдийн задлаа сүүний хүчил болгочихсон байдаг учраас сахар ихсэх бодисгүй болсон байгаа. Тэгээ энэ сүүний хүч нь болохоор бас нас дагсан хүмүүсийн цуснд байгаа тэр ихсэн глюкоз сахарыг бол бас задлж өгөх маш чухал үйлдэл үзүүлдэг. Тэгээд мөн кальци, магний бас их хэмжээтэй агуулдаг. Кальци нь болохоор хүний ясны сэргэжилтээ сэргэж ясыг өсгөж өгдөг. Кали, магний болохоор хүний булчингийн үйл ажиллагаа, ялангуяа булчингийн чангарлалыг суулж өгнө, тархины цэцэн хангамжийг сайжруулна, даралт бууруулна, маш их ач холбогдолтой эрдэс бодис байгаа. Бид нэр артерийн даралт хэсэг бүр буухгүй бол магнезиум гэж тариа хийлэгдэг. Тэгвэл энэ бол жинхэнэ байгалийн магнезиум байх нь л дээ. Байгалийн магнезиум, байгалийн кали эсмэс, калиний холимог уусмал гэсэн үг. Тэгээд өшөө дээр нь бол пребиотикууд агуулсан байгаа. Пребиотик гэдэг бол нөгөө
гидсэнд хэрэгтэй бактериуд байгаа, амьд бактериуд. Тийм учраас буцслахгүй уух юм бол энэ амьд бактери нь байна. Хэрвээ буцлагчих юм бол бусад орцууд нь хэвээрээ өөрчлөгдөх нь гайгүй боловч энэ бактериуд бол бүгд өвчтөг учраас бас буцлахгүйгээр түүхийгээр нь ялгаад амтын найтайхан засаад уух юм бол бидний эрүүл мэндэд илүү их тустай. Гэхдээ бүр уухад хэцүү байх юм бол буцалгаа шар сүүгийг ялгаж аваад шар сүүгийн жоохон жимс юмсэр ч юм уу аль болох чихэрлэг биш зүйлээр л амтын засах хэрэгтэй. Тэгээ дээр нь ямар нэгэн ногооны төрлийн чинцаач гэх юм уу чикори гэдэг ургамлууд байдаг. Тийм ургамлуудыг бас жоохон нутаглаад хийчих юм бол амтан засрах байж болно. Тэгээ энэ бүтээгдэхүүний битгий хаяараа бүр болохгүй бол гурилаа зураад гурилан бүтээгдэхүүн болгоод идэхэд бас болно. Ийм учиртай. За тэгээд өшөө дараагийн танилцуулах уураг их агуулсан бүтээгдэхүүн болохоор ургамлын гаралтай уургууд гэж байдаг. Энэ дотроос бас бүр хамгийн их шилдэг нь болохоор энэ дүүпүү гэдэг уураг байгаа. Дүүпүү бол шар сүүнээс гаргаж авсан уургийг дүүпүү гэж ярьдаг. Энэ монгол нэр нь бол шар сүүний уураг гэж ярих болох. Эсвэл дүүпүү гэж яриад угаасаа манай монголчууд заншсан. Тэгээ энэ дүүпүүнд болохоор 100 г дүүпүүнд бол 8 г уураг ахуулдаг. Тэгээ энэ уураг нь бас шингэц сайтай нөгөө хэрэгтэй гэдэг литин бас өндөр агуулмжтай уураг байдаг. Тэгээд хүнд бас шингэц сайтай. Ер нь ургамлын гаралтай уургууд нь болохоор бас амтны гаралтай уургуудыг бодвол хажуугаар нь өөр эслэг ургамал байдаг эрдэс байцад витаминууд ихээр агуулдаг учраас хүний цосыг хүчилшүүлэх нь бол бага байдаг. Бас тэр хүчилшүүлтийн тэнцвэрийг бол засаж өгөх үйлчилгээтэй байдаг учраас бас чухал хэрэгтэй. Тэгээ бас өөх тосын дотор ч байхгүй холестерин байхгүй учраас таргалуулах нөлөө бас бага байгаа. Тэгээд уургийн агуулмж бас дайггүй өндөр 100 грамт нь 8 г уураг агуулж байна гэхэд чинь 2 өндөг идэхэд 14 г уураг авчин 100 г дүүпүү болохоор чи 8 г гэхэр чи 22 г дээрээс нь 1-2 жисэн бяслаг идчих юм бол ингээд уургны нэг удаагийн хэрэглээ болчихно. Тэгээ бас шингэц сайтай ходоодонд ачаалт өгөх нь бага. Ийм бай. Тэгээ энийг бас өшөө янз янзаар хэрэглэж болно. Амтан жоохон нэг сониндоо амттай байдаг зүгээр шууд болохгүй идэх юм бол тэгэхээр энийг болохгүйгээр миксертэд бас янз бүрийн сүүм мөтийн миксерт, жимстэй миксертэд шууд ууж болно. Тэгвэл бас ходоод нь шингэц нь илүү сайн байна. Мөн болгож иддэг, шүлэндөө хийж иддгийг бол та надаар бол заалгалтгүй мэдж байгаа. Буузаа хүртэл энэгээр шууд хийж идэж болно. За ийм уураг байна. За тэгээд өшөө цагаан будаа ялангуяа солонгосчууд их иддэг. Гэхдээ манай монголчууд ч гэсэн цагаан будааг дуртай иддэг. Энэ болохоор одоо СУ эднэрт Монгол зардаг болсон байгаа юм артаг 200 г хэмжээтэй цагаан будаа болсон цагаан будаа. Энэ дотор болохоор 200 г цагаан будаанд уураг нь бол 5 г уураг агуулж байгаа. Гэхдээ энэ цагаан будаа гэхэд бол бас хажуугаар нүүрс ус нэлээ их байгаа учраас ногоо ихтэй хүнстэй тэгээд махтай холж идвэл зүгээр бас гурилан бүтээгдэхүүн эцэстээс ялгаагүй. Гэхдээ хэрэгтэй хүнс цагаан будаа нь юунд сайн бэ гэхээр ялангуяа хүүхдийн гидс өвлөд гидс суудгаад байдаг. Тэр үед бол цагаан будаатай хоол ер нь настай хүмүүс ч гэсэн бас гидс нь амархан хямардаг. Цагаан будаатай хоол идэх, цагаан будааны шүүс, цагаан будаатай шүд эднэр бол бас гидсний янз бүрийн хямралд бол маш сайн. Төрөл бүрийн бас хордлогонд бол сайн байдаг. Тэгээ солонгост бол бас хордлогонд хэрэглэхээр бас хэрэгэлцэн төлцөн будаа бас дэлгүүрт аягүй зардаг. Монголч гэсэн одоо байж магадгүй. Тэгээ бид дээр үед чинь намаг дөнгөж эмч болж явах үед бол бас нүүрсэн юм гэж байдаг л байсан. Гэхдээ хуурч байсан баг. Тэрнээс бүр нүүрсэн юм гараачгүй байх үед бол энэ цагаан будааг даавн дотор боогоо тэгээ шатаагаад хүүхдэд уусгаад хүүхдийн гидс нь өвдсөн юм, хүний гидс өвдсөн байхад өгдөг байсан. Тэгэхэд бол бас хүний гидс бол хэвэн болчдөг.
Тэгээд тэрний маягаар бол солонгосчууд бас айгүй их будаага төлж ичдэг. Төлөө тэгээд нэг шаарлуудаад тэгтээ бүр амар тэгж нүүрс болтол нь болж төлөхгүй л дээ. Гуанзанд ч тэгж байдаг. Дэлгүүрт ч гэсэн тэг зардаг. Тэгээд бас нэг хордлон мордонд бол ер нь их зүгээр юм билээ. Би бас нэг 100 жоохон эвгүй хоолнд эвгүй болоод холоо жоохон ходоод хордлон маягийн болсон. Тэгээд тэрийг манад захирал авч өгөөд тэгээд нэг хоолнд ч дургүй байсан махч чадаагүй зүгээр дээрэс нь буцалсан ус игээ жоохон буцалгаж байгаа дуусан чинь айгуу сайн тэжилж болж исэн. Тэгээд хордлон маань маш хурдан гайг болсон. Тэгэхээр энэ бол бас хэрэгтэй хүмүүс байгаа. Түрүү ярихдаа энэ шар бурцгны ур гэж ярих хэрэгтэй байсан. За ингээ өнөөдрийн ярих сэдв маань дуслаа. Дараагийн видеогоор ярих зүйл нь болохоор би одоо энэ цуврал зөвлөгөө видео бичлэг хийж эхэлснээс хойш бас нэлээд юм судлаа. Тэгээд өөрөө ч гэсэн бас тодорхой хэмжээгээр хоол хүнснийхээ орц найрлагыг бол өөрчлөхөөр шийдсэн. Тэгээд дэлгүүрээс хүнсээ цуглуулсан байгаа энэ хугацаанд. Тэгээд энэ авсан хүнснүүдэд танилцуулах видео бэлтгэж үзүүлэх болно. Дараагийн бичлэг болтолтгүй баяртай. Хонхоо дараад лайк дараад дараагийн бичлэгээ хүлээж аваарай. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.